Монгол дахь цорын ганц албан ёсны Sika-гийн Pro Dealer болох Permo Mining Service-ийн техникийн менежер бүрхүү миний би өнөөдөр та бүхэндээ суурийн зойрын давхрын ус тусгаарлалтын талаар мэдээлэл хүргэнэ. За Sika дэлхийн маш алдартай брэнд. Барилгын материал, технологи үйлдвэрлэлээр аль хэдийн 100 арга гаруй жилийг алдаа үнэлсэн маш алдартай брэнд. Барилга тохиолддог маш олон төрлийн асуудалд шийдлэрээ гаргадаг маш алдартай. За тэгвэл тэдгээр шийдэл дундаас ус тусгаарлах. Ялангуяа энэ суурийн ус тусгаарлалт ямар төрлийн шийдэл байдаг юм бэ? За тэгвэл та бүхэндээ эхлээд Монгол тохиолдог хөрсний ус гэж байгаа. Монголчууд тэр дундаа Улаанбаатарчууд бидний энэ толгойн өвчин болсон энэ хөрсний ус гэдэг бол үнэхээр л том асуудал байгаа юм. Та хөрсний ус тусгаарлах асуудлыг анханаас нь стандартын дагуу зөв аргачлалаар гүйцэтгээгээсээ болоод та цаг хугацаагаар хохирно. Тэгээд үүнээсээ дагаалаад барилга ашиглалтанд орох хугацаа хойшлно. Үүнийгээ дагаад мөн хөрөн мөнгөөрөө хохирно. Одоо нэг урсгал засрууд байна, тийм засрууд бүгдээрээ хойшосоор агаад бүр та эцсийн үнд бүр 2-оос 3 дахин бүр хэмжээний хөрөнгийг зөвхөн ус тусгаарлахаа зардалт дараа нь зарцуулах магадaltaй байдаг. Окей. Энэ шийдэл тэгвэл Монгол инженерүүд бидэнд шин инновацлог, шин шийдэл хэрэгтэй байдаг. Яг энэ зүйл бидэнд ус агаар мэт хэрэгтэй байдаг. Дүү Sika-д юу байгаа юм бэ? Sika-д эдгээр бүтээгдэхүүнүүд байна. Sika Proof 615, Sika Water Bar, Sika Swell. Би энэчнээс Sika Proof 615-ыг онцлмоор байна л та. За энэ бол Монгол төдийгүй дэлхийд шинэ бүтээгдэхүүн. Саяхан нээлттэй хийсэн. За бусад мембранаас юугаар ялгаатай юм гэж юу? Нэг талдаа кварц хийсэн гадаргуутай. Бетонтой барьцлагдчих нэгэн бий болдог гэсэн үг. За хэрэглэхэд маш хялбархан нэг талаараа ирмгээрээ цавуулаг байдлаараа одоо мембран хооронд нааг авчдаг гэсэн үг. За харьцангуй шинэ бүтээгдэхүүн мэт боловч аль хэдийн дэлхийн өөр улсуудад тэр ялангуяа Солонгос улсад аль хэдийн 30 гаруй барилгад ашигласан тийм түүх бол байгаа. За окей. Тэгвэл энэ Sika Proof 615 маань яг бусад мембранаас юугаар ялгаатай юм бэ? За үнийг ярихаас өмнө бидний уламжид хэрэглэдэг PVC мембран байгаа тийм үү? Суурийн цутгалт хийгдсэний дараа, зойрын давхар цутгацсны дараа PVC мембрана бид нар ингээд гадна талаасаа ингэж хүрээлж өлгийддэг. Гэхдээ тээвэрлэлтийн явцад, угсралтын явцад, гүйцэтгэлийн явцад аль нэг газараа цоорчдөг. Гэтэл тэр цоорсон гадаргуугаар ингээ ханаад агаад ингээ ус шилжээд хаанаас нь мэддэхгүй ингээл ус гоожоол байна. Тэгвэл энэ том дутагдлыг манай энэ мембран нөхөж чадсан юм. Яаж вэ гэж юу? Хэв ашимлынхаа гадна талд та кварцын гадаргуугийн дотогш нь харуулад одоо цутгалтайгаа цуг хийн гэсэн үг. Тэгээд уг мембранаа та ингээд цутгасны дараа ингээ хэв ашимлаа хуулж авахд нэг тийм цагаан яг л бетонтойгоо нэг бүхэл юмараа барьцалдсан нэгэн бие цогц биеийг харах болно. Хааны газараа цоорвол цоорог. Гэхдээ тэр цоорсон ус нь ханаа дагаж хаашааж урсахгүй гэсэн. Хоёрт ирэмгийн дагуу маш ингээд дабл сайт наалттай байдаг. Энэ болохоор ингээд угсралтын явцыг маш хурцлуулах магадaltaй. Гуравт буюу хамгийн чухал нь энэ бол PVC мембран биш юм. Энэ бол TPO мембран буюу термопластик полиурен материал. Яг энэ материалын шин чанар нь Монгол орны ялангуяа ийм хүйтэн эрсдэл суурамсгалтай цаг үе тохирсон юм уу гэмээр гайхалтай материал. Маш төсвөртэй. За өөрийг давуу тал нь юу гэх юм бол за төсөөлө бүгдээрээ 1 м квадрат тухайн энэ мембранаас газар аваад тавиад 1 м квадрат ч юу. Дээрээс нь 71 м-ийн өндөр усан баганд ингээд байлаг төсөөлөхөд доороогоо мембран маань ямар нэгэн тийм бүтцийн өөрчлөлт орохгүй, хэв гажтанд орохгүй маш бат бөх гэсэн үг. Гуравт өөрийн уян хатан чанараараа 400%. 4 дахин илүү уян хатан чанартай гэсэн үг. Ялангуяа Монгол орны энэ эрс тесттэй одоо ингээд хавар намрын улиралтай өглөөдөөс ирүүхэн өдөртөө халуун болдог энэ нөхцөлд ингээд цаг хугацааны шилжилтэн температурын шилжилт ороход маш бат бөх материал гэсэн үг. За бүрэн цогц систем гэж байгаа. За ганц энэ материалыг аваад бол бүх асуудал шийдэгдэх юм бол үгүй. Өөр нэг шийдэл байна. Суурийн давхар болон зойрын ханын завсар ордог нэгэн материал. Тийм ээ, энэ бол Sika Water Bar. Одоо энэ зурган дээр харагдаж байгаачлан ерөөсөө л одоо бүтээс хооронд ордог л гэсэн үг. Энэ яаж ордгоо гэх юм бол
одоо усны даралтыг одоо энэ өөрийнх нь юм хавирган юм бүтцээрээ болохоор даралтын сааруулаад ингээ багасгадаг. За үүнийг хэрэглээгүйгээс болоод одоо ингээл суурин ингээл зааг ингээл ирэмгэр дээр ингээ нэвчилт үүсдэг. Бага хэмжээний их хэмжээний ч юм уу те. За хийх юм бол тухайн материал хийх юм бол ямар нэг асуудалгүйгээр тэр одоо зааг бол усны урсгал бол буцах ч юм уу ингээл ерөөс цааш нэвтрэхгүй гэсэн үг байна. За яаж вэ гэх юм бол одоо энэ зурган дээр харагдаж байгаачлан усны урсгал дээшээгээ одоо их өгөөд тэгээ замд нь агаад өөрийнх нь бүтцийн дагуу ингээд чиглэлээ өөрчлөд хурдан саардаг. Хурдан саардаг шүү. За хурдын сааруулж байгаа болохоос ш усыг бүр мөсөн зогсооно гэсэн бас үг бол биш. Бага хэмжээний ус үлдчихлээ. Тэгвэл та бүхэн сүүлийн материал танилцуулъя. Энэ бол Sika Swell. Яг л Swell гэдэг нэр шигэ. Swell буюу хөөх тий. Яаж вэ гэх юм бол бага хэмжээний усанд дэвээд бүтцийн хэмжээнд тодорхой хэмжээнд хөөдөг, тэлдэг. Яг энэ цэгт таны барилга руу нэвтрэж байгаа ус бүрэн зогсох болно. Магадгүй ингээл жоохон ингээл хэцүү юм болоо гэж бодож байгаа. Үгүй юм аа. Та зүгээр айл нэг газрын барилгын материалын төв дээр хөдөлтөй халагдж байгаа силиконы буунд хийгээл тэгэл зүгээр бүтээцлийн хооронд ингээд чигж явчихна гэсэн. Маш хэлбархан. Дангац бүтээцгэлтгүйгээр за инженерийн шугам хоолой тий суурийг нэвт гарсан инженерийн шугам хоолой мөн ингээд төмөр металл багнуудын хооронд бас ингээд чигч байлаар идэг. За энэ 3 дахь зурган дээр харагдаж байгаа шил энэ бол яг бодит зураг байгаа туршилтын зураг. Яг ажиллахын хэмжээтэй силикон буюу хөөдөг чигжээс свэлээ түрхэхэд энэ зүүн талын болохоор эрчим бэхжүүлээд баруун талын ингээд усан дотор 7 хоног гэсэн. Тэгээд гаргаж ирээ харьцуулсан чинь үнэхээр л ингээд бүтцэн дагуу хөөцсөн. Гэхдээ энэ процесс нь маш аажим удаан явагддаг шүү. Маш удаан явагддаг. Тийм учраас өмнө дурдсан Sika water bar байгаа юм. Хэрвээ Sika water bar байхгүйгээр тань дангаар нь ашиглах юм бол энэ бүтээгдэхүүн маань хөөж амжихгүйгээр усыг нэвтрүүлэх аюултай байдаг шүү. Тэгэхээр энэ бол бүрэн цогц системийн нэгэн хэлбэр юм аа. За, ерөөсөө л энэ үндсэн 3 бүтээгдэхүүн байгаад байгаа. За үүнийг дагах ямар багц хэрэгслэл тэгээд бас тэгээд туслах хэрэгслүүд болон дэлгэрэнгүй тайлбарыг болохоор та бүхэн манай Sika-гийн бүтнээс ирж аваарай. Манай мэрэгчлэн та бүхэндээ тодорхой хэмжээний зөвлөгөө өгөх болно. За өөр нэг нь хэрхэн авах вэ гэж юу? Маш амархан. Та зүгээр онлайн захиалга хийгээд өөрийн хүссэн газраа хаанч хизээдч мөн найдвартайгаар хүлээн авах боломжтой. За тэгээд миний илтгэлийг анхаарлаа сонсон та бүхэндээ баярлалаа.